Сайн мэцгэнүү та бүхэнд өнөөдөр доктортой үйлчлэлийн зорилгын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр бэлтгээд байна. 2015 оны 9 сарын 25-ны өдөр нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей дээр өмнө нь хэрэгжиж байсан мянганы хөгжлийн зорилгууд буюу 2000-аас 2015 оны дуусах үед дараагийн шатны зорилго хэрэгтэй болсон. Дэлхийн улс орнуудын судлаачид иргэдийн оролцоотой олон жилийн хилцүүлэг явуулсан үүний үр дүнд 2030 хүртэлх доктортой үйлчлэлийн хөтөлбөрийг боловсруулсан билээ. Үүний хөтөлбөрийн гол хэсэг нь 17 зорилгыг өнөөдөр бүгдээрээ мэдэж авах болно. 17 зорилгын нэгэнд нь буюу ядуурлыг устгах. Хоёрт нь өлсгөлн зогсоох. Гуравт нь эрүүл мэндийг дэмжих. Дөрөвт нь чанартай боловсролыг дэмжих. Тавт нь гендрийн эрх тэгш байдлыг хангах. Зургаад нь баталгаа дундны ус ариун цэврийн байгууламжаар хангах. Долоод нь сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх. 8-д нь зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлтийг дэмжих. 9-р нь инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх. 10-д нь тэгш бус байдлыг бууруулах. 11-р нь ээлтэй хот иргэдийн оролцоог дэмжих. 12-р нь хариуцлагатай хэрэглээг дэмжих. 13-т нь уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах. 14-т нь далай тэнгисийн нөөцийг хамгаалах. 15-т нь хуурай газрын экосистемийг хамгаалах. 16-т нь инх тайван шудраг усыг зохицлох. 17-д нь хөгжлийн төлөөх түншлийг бэхжүүлэх. Түүнчлэн бидний амьдралын эргэн тойронд бага наснд сургууль дээр, том болоход ажил дээр, мөн тусдаа гэр бүлтэй болсон ч байсан өргөлж хажууд байдаг байна. Одоо тэгвэл 2030 он хүртэл 17 зарчмыг хэн хэрэгжүүлэх вэ? Засгийн газар уу? Эсвэл томоохон үйлдвэрүүд үү? Эсвэл иргэн бид үү? Тэмээ хүн бүрийн зорилгыг биелүүлэхийн тулд цаг мөч бүхэнд хичээх хэрэгтэй байдаг. Тэгвэл бид одоо юу хийх хэрэгтэй вэ? Ашиглахгүй тог цахилгааныг байнга унтрааж авах хэрэгтэй. Дараачаас нь байнд маш их ус тасахаас илүү шүршүр торхон цэвэр усанд хэмнэлттэй. Мөн хогоо ангилж хаях бөгөөд нэг удаагийн хогоос илүү олон төрлөөр нь ялгаж хаях хэрэгтэй. Түүнчлэн нийтийн дээвэр болон ундуудгыг ашиглаж утаа их хайдаа машинаас зайлсхийрэй. Мөн нэг удаагийн сав ашиглалгүй эрүүл мэндэд тустай удаа релэтэй савыг сонгоорой. Иймд та бүхэн баттай мэдээллийг сонин сэтгүүл болон радиогоос сонсох хэрэгтэй шүү. Жижиг үйлдвэрлэл нийлж том өөрчлөлтийг бий болгоод өгөх учир доктортой хөгжилт бол өнөөдрөөс эхлэх үйл явц юм. Та бид бүхэн хамтдаа эхэлцгээе. Анхаарал хандуулсанд баярлалаа.